За энэ жил миний хувьд цагаан сараар жочтой хорхоглосон юм авраг бузаар дайлна. За бууцныхаа махыг дөрвөлжин хэрчээд дээрээс нь сонгон сармас болон хар перцээр амтлаад баг зэргийн ус хийгээд утгаад өгөн. За элдэж бэлдсэн гурилан дээр одоо хорхог хийдэг дараалалаар махчлуугаа явууж болно. За би энэ гурилныхаа доор хөнхөөгөр тавг болон кальцийн цаас дэвсэж өгсөн байгаа. Ингэснээр одоо бууцны маань шүүс асгарахгүй мөн чимэхэхэд бол маш амар болдог. Ингээд жигнүүр дээр 30 минут чигнэхэд хорхогдсон бууз маань бэлэн болно. За хоол бэлэн болж байгаа хооронд мэдээж ширээгээ засцгаая. За энэ удаа би үлзий хийтэй аяг тавны комор цагаан сарынхаа баярын ширээг зассан байгаа. За залуу гэр бүлүүд маань ч гэсэн одоо үндэсний дархлаа болсон уламжлалт баяр наадмуудтай тодорхой хэмжээний ач холбогдол өгч одоо хит нөсөр биш ч гэсэн өв соёлоо харуулсан ширээ засалтыг хийж гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэх нь одоо маш зөв гэж би боддог. За ингээд авраг бууз маань бэлэн боллоо. За та бүхэн бас цагаан сараар ирсэн зочдон ийм хорхоглосон авраг буузаар дээлаарай. За бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.